бие биелгээ бол ерөнхийдөө Монгол улсын нутаг дэвсгэр дээр одоо баруун монголчуудын дотор буюу угсаатны 6 бүлэгт бол уламжлагдаж ирсэн ийм одоо язгуур төрлийн одоо соёл байгаа юм. Соёлын бит бус үеийн нэг төрөл. Бие биелгээг одоо хөгжимтэй биелдэг биелгээ, дуулж биелдэг биелгээ гэсэн хоёр төрөлд бол хувааж үздэг. Тэгэхээр сая одоо баяртай бичийн одоо биелсэн биелгээ бол дөрвдийн одоо ахуйн биелгээ буюу одоо өдөр тутмын одоо гэр орондоо эмэгтэйчүүдийн хийдэг үйл ажлыг илэрхийлсэн ийм одоо биелгээ байлаа. Тэгэхээр дөрвдийн бие биелгээний нэг өвөрмөц онцлог юу байдаг вэ гэхээр ерөнхийдөө гар толгой хоёр нь зүрдэг, мөрний маш их огцом одоо цохилттой хөдөлгөөнтэй байдгаараа бусад угсаатны бие биелгээнээс ялгардаг. Мөн одоо хоёр хөлийнхээ улан дээр биш тахимцах суудлал буюу одоо нэг хөлнийхээ өвдгийг нөгөө хөлнийхээ өвдөгний ард талд ингэж одоо тулгаж биелдэг ийм суулттай байдгаараа бас бусад одоо бие биелгээнүүдээс ялгардаг ийм онцлогтой юм аа. Хотон угсаатны бүлгийн одоо бие биелгээ байна. Тэгэхээр одоо хотон одоо тэр ислам шашинтны өөрийнх нь характер бол энэ бие биелгэн дээр илэрдэг. Их хурдан түргэн хөдөлгөөнтэй энийгээр бас ялгардаг. Одоо сая жуура гэлдэн гэдэг одоо тэр бие биелгээ болвол жуура гэдэг нэртэй одоо сайхан хүүхний тухай тэр хүүхэн одоо тэр тариагаа боловсруулах хийхдээ ямар хурдан шалмгаа байна тийм ээ. Тэрийг одоо дуурайлгаж хийсэн ийм одоо биелгээ гэж ингэж үздэг. Увс аймгийн Тэс сумын уугуул Балиан гиндингийн баяртай гэдэг ааваасаа язгуур бие биелгээ 2 настайгаасаа сурч 4 настайдаа аавынхаа ихэл хөгжмийн аянд биегэн биелж бас олон төмөнд хүргэж тэрний одоо миний урлагийн гараа анх тэгж эхэлсэн юм аа. 2000 оноос өнөө хүртэл 18000 гаруй хүнд бие биелгээгээ зааж сургажээ. Би Увс аймгийн 100% сүмэн төрсөн. Би хүүхэд ахуй цагаасаа ээж аавдаар нь малчны хүү болж төрөөд. Тэгээ 6 настайгаас нэг юм ихэл хөгжим төгөл сурсан юм аа. Дөрвөн ор татлах гэдгийг бол гэлээ. Удын хуйртлын өвөр Монголд манайхан ч юм уу удын дайн дажинч болж байсан юм уу тэр үед одоо тэмээгээр энэ хүмүүс нүүж орд иргэж одоо энэ малчид нүүж хуйртал явж байхдаа тэр тэмээнд хүүхдээ начаад тэмээ хөтлөө явж байхад тэмээнэ зогдрын ингэж цогсолж найгалж ингэж одоо тэмээн гिचгтлэр чинь болохоо ингэж тэмээнэ зогдрын цогсолж явдаг тэрүүнэ ажил гэж л манай тэр хөгччүүд тэр ярьдаг байсан. Тэр энэ сайхан арга хэмжээнд бас оролцоод ач охин намуунатаага биелгээгээ хийлээ. Дээр үеийн өвгдээцээс тэр өвгдүүдийн үлдээс нь тэр язгуур төрхөөр нь шинжээр нь тэр одоо язгуураар нь амьсгалж тэр нь бурлаж тэрнийг одоо бидээ шингээж тэгс сурчээж одоо цаашид сайн биелээч гэдэг алдар цол хэрэгмэд одоо хүрдэг ийм удам заншилтай юм байна. Энийг л одоо зөв заах, зөв сургах ийм хүсэл эрмэлзэл надад байдаг. Тэгээд Монголынхаа ард түмэнд биегэн биелж, биеэн зайлж, эрүүл байхын одоо биелэг тэмдэг илэрхийлье.